нийслэлийн хэмжээнд томоотос төвчний дархалтын түвшин 44-р 7 хоногийн байдлаар бол идэвхжлийнхаа түвшинд байна. За нийслэлийн хэмжээнд амбулаторийн 120 мянган үзлэг хийгдсэн байна. Энэ нь болохоор томоотос төвчтэй 6160 тохиолдол онцлогдсон буюу нийт үзлэгийн 5.1% эзэлж байна. Энэ 5.1% нь өнгөрсөн 7 хоногоос 0.4%-аар өссөн үзүүлэлттэй байна. За нийт өвчлөгчдийн 19.3%-ийг 0-оос 1 насны хүүхэд эзэлж байна. 23.8%-ийг 2-оос 4 насны хүүхэд, 19.3%-ийг 5-аас 9 насных, за 20.4%-ийг 10-аас 15 насны хүүхэд эзэлж байна. За нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллага төр бол яг хүүхдийн үндсэн 759 ор ажилдаг. Та бүгдэд үүн мэдээлэл хүргэсэн. За энэ орны тоог бол нийслэлийн эрүүл мэндийн газраас зохицуулт хийж үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллаж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол нийслэлийн 9 дүүрэг дээр 1108 хүүхэд томоотос төвчний оншоор хэвтэ эмчилж байна. За үүнийг ингээд нэмэгдсэн орыг та бүгдэд мөн танилцуулъя. Бидний зүгээс Баянзүрх нэгдсэн эмнэлэг дээр 100 ор, Сонгоо архны нэгдсэн эмнэлэг 80, за Сүхбаатарын нэгдсэн эмнэлэг 50, Чингэлтэй эрүүл мэндийн төв 45, Хаавлын нэгдсэн эмнэлэг 20, Багнуур 15 зэрэг нийт 310 орыг бол нэмэлтээр дийлгэн ажиллуулж байна. За амралтын өдрүүдэд энэ амралтын өдөр буюу Бямб гарагт 1100, за Ням гарагт 1200 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах тасгаар тусламж үйлчилгээ авсан байна. Энэ нь өнгөрсөн оны Бямб гарагийн үзлэгтэй харьцуулахад Бямб гарагт 50, за Ням гарагт 100 тохиолдлоор үзлэгийн тоо бол нэмэгдсэн байна. За амралтын өдрүүдэд үзлэгийн тоо болон хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн ачаал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа байгууллагуудад чиглэл хөрвүүлж мөн үзлэг хийх эмчийн оронтойг эмчийг нэмэгдүүлж ажиллаж байгаа гэж өгөр мэдэгдэе.